Орой минь үзэгчдээ тань мэдхүү мэдлэг мэдээлэл олох тоон хүрд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Манай өнөөдрийн зочноор Хашаандаа сайхан амьдрий хөдөлгөөний санаачлагч Цэ Түн баяр маань уулзж байна. За орой минь. Орой минь. Бид нар үнэхээр энэ өвөл түлээ түвшний олдоц чанар утааны асуудал үнэхээр урд өмнө жилүүдийнхээс сайжрах уу нөхцөл байдал ямар байгаа энэ талаар ярилцъя тийм ээ. За өнөөдөр ямар түвшнүүд зах зээл дээр төрөөс нийлүүлж байна. 3 түвш явж байна гэж байгаа. 3 түвш. Тэгээ нэг нь болохоор одоо энэ хятад хагас кокс. За энэний шуудан дууг нь хуучин манай монголчууд өөрсдөө 5 жил үйлдвэрлэж ирсэн нөгөө 5 дахь түвшин шахмал түвш байх ёстой. Тэрэнд нөгөө үйлдвэрийн зогсчихсан энэ жил. Үйлдвэрийн зогсон гутаа одоо энэ нөгөө тэр шахмал түвшнийхээ төвхөн идийг одоо метлинг гэж яриад байгаа. Энийг шуудаалаад ерөөхдөө бол одоо энэ хоёр л яваад байна л гэж анзаарч байна. Тэгээд тоо хүрд гэдэг утгаараа бас нэг газ нэг тоо хэлэхэд өнгөрсөн жилүүдэд манай Улаанбаатар хотыг 500 мянган тонн нүүрс одоо юм түлш хэрглэжсэн бол энэ жил манай хотын дарга бол одоо 350 мянган тонн түлшээр өвлжүүлнэ гэж байгаа. Одоо 30% бууруулж байгаа. Маш багасгасан тийм ээ. Тий, багасгаж байгаа. За тэгээд тэр 350 мянган тонноо бол бид найрамдах хятад ард улсаас одоо энэ тарагч чинь тий. Шаншэ можийн Юули хот гэдэг энэ одоо 2200 км-ийн цаанаас авнаа гэсэн ийм одоо авч утааг бууруулж өвлжүүлнэ гэсэн ийм ерхий одоо төлөвлөгөөтэй явж байгаа. Тэгэхээр энэ дэр нэг та нэг тооцоо бодсон байсан. За хятадаас болон 226 тэрбум орчим төгрөгөөр авч байгаа юм байна. Энэ дээр тээвэр, гайл, нөөт, агуулга, шуудаа, маркетинг, борлуулалт гэдэг маш их зардал нэмэгдэнэ. Гэтэл 1 тонны энд 200 мянган төгрөгөөр зарж байгаа. Энэ зөрүү татаасын хэмжээ ер нь ойролцоогоор хэдэн төгрөг болж байгаа. Өнгөрсөн жилүүдэд 5 толгой түвш төр шахмал түвш үйлдвэрлэж байхдаа 300-аас 350 тэрбум төгрөгийг Эрдэнэс 5 толгой гэж нэг сайхан сайлын үнэ байна шүү дээ. Тэ? За тэр сайлын үнэнээс 300-аас 350 тэрбум төгрөгийг 5 толгой түвшид өгдөг байсан. Одоо нийгмийн хариуцлагын дэмжлэг гэдэг. За энэ жил бол хятадаас ингээд зарлыг бууруулад 226 тэрбумаар хагас коксыг авч байна. Ер нь бол татаасын хэмжээ буурчлаа гэж одоо манай хотынхан яриад байгаа. Гэхдээ энэ 226 тэрбум ч ерөөс нь 90 дээр хүртэлх зардал үн. За тэгэнгүүт 90-ээс наашаа одоо гайл, нөөт, тээвэр богоноор тээж байгаа тий. За гих мэтлэн за тэгээд дээрэс нь хятадаас ирж байгаа түвшинтэй оройж 10% хаягдaltaй байна гэж байгаа. Ингээ бодохоор 226 тэрбум биш 300-аас 350 тэрбум төгрөгийн одоо татаасыг манай нөгөө одоо бүх ард түмний юу гэдэг үлээ Эрдэнэс 5 толгой гэж байна. Ард түмэн хувьцааг нь эзэмшдэг. Эрдэнэс 5 толгой компаниас татаас одоо өмнө бол нөгөө Эрдэнэс 5 толгой компаниас татаасаар нүүрсийг авчдаг байсан шүү дээ. Тий. Тэгэхээр одоо мөнгө авах гэж байгаа юм уу? Одоо бэлэн мөнгөний аваад мөнгө. Тэрөөсөө хятадлуу төлөх мөнгө тэгэл 5 толгой ажилчаас савлах, шуудаалах, түгээх бүх зардал бол Эрдэнэс 5 толгоос гарч байгаа гэж ойлгож байгаа. Тэр бол нэг 300-аас 350 тэрбум төгрөг бас хүрэх юм байна. Тэгээд энийг бол одоо маш өндөр татаастай л явж байна л та. Тэгээд үр дүн ямар байхыг бол таашгүй. Одоо гал алдчих шүү дээ энэ жил. За бодит байдал дээр маш олон шүүмжил гарч ирж байгаа. За зарим хүмүүс бол одоо ингээд савлгаан дутуу байна гэдэг зүйл бол маш их хэвлэл мэдээлэлээр яригдсан. За та бүхэн яг талбар дээр нь ажиллаж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр ямар асуудлууд гарч байна яг энэ төлөвштэй холбоотой. Хагас кокс гэдэг бол монголчууд хэрглэж үзээгүй, ялангуяа гэр оролцоох хэрглэж үзээгүй шин түвш. За тийм учраас шууд 172 мянган айл өргөтөр туршилт хийж байгаа. Эхлээд энэ чинь нэг 100 айл дээр 50 айл дээр туршиж болно шүү дээ. Тэгэхгүй 172 мянган өргөх буюу 600 гаруй мянган иргэд дээр шууд туршиж байна. За ингээд туршилтанд бол 10 дугаар сарын 10-наас эхэлж одоо гэр оролцооны иргэд туршилтанд орж байгаа. За тэгээ олон одоо зүйлүүдийг л ярьж байна л да. Тэгэл мэдээж эн чинь одоо зарим нь угаар ихтэй байна, зарим нь асахгүй байна тий. За зарим нь илч муутай байна гэж байна. Зарим нь бас болж гин гэж байна. Янз бүрийн юм байна. Тэгээд ер нь бол ингээд массыг хараад үзэхэд бол нэг 20% нь болж гин гэд 80% нь болохгүй байна гэж байгаа. Ингээ анзаарах юм бол Монгол гэр болон юм жижиг сууцанд бол халааж дийлээд байх шиг байна. А юунд бол одоо нам даралтын цуух за ханан биш. За энд бол одоо болохгүй байна гэсэн ийм санал хүсэлтүүд нэлээд их байна л да. Тэгээд туршилт үргэлжилж байна. Олдоц ямар байгаа юм. За нэг аппликейшн ашиглаж байгаа юм шиг байгаа юм. За магадгүй бүр нөгөө хорооны тодорхойлт ч гэдэг юм уу тий. Нэг иймэрхүү хүнд суртлын юмнууд бас байна гэжсэн. Энэ тал дээр ер нь мэдээлэл. Одоо ер нь ингээд маш ойлгомжгүй 3 төрлийн юм ороод ирсэн байна. За нэг хуучин бол карт гэдэг карт ашиглаж ирсэн. За тэрийг бүгдийг хүчингүй болгохлоо гэж байна. Тэгэнгүүтээ нэг шинэ аппликейшн гаргаж ирсэн хотуулаа гэдэг. За тэр нь нөгөө одоо яг
ингээд хийн хөгжүүлсэн мэдэхгүй бас тасалдаад гажигтаад байгаа юм байна лээ. За гуравт нь одоо бүр сүүлдээ бол иргэнийхээ үнэлэхээр авдаг гэж байна. За тэгэнгүүт ингээд сүүлдээ бол жоохон том байшинтай айлууд нь бол одоо хорооноос тодорхойлт авч одоо манайх жишээлбэл 100 м квадрат байшинтай гэдгээ хороон дээрээс очиж тодорхойлт аваад тэгээд тэрийг одоо үзүүлж авах жишээ нь иймэрхүү юм болоод байна. Нэлээд хүн сурталтай. Энэ ард бас нөгөө хорооноос тодорхойлт аавна гэдээ эхлэхээр л нөгөө авилга тий олон юмнууд үүсэж эхэлдэг шүү дээ. За манайх нэг том төрийн монопол бий болгосон 5 толгой түнш гээд. За энэ маань бас маш их хөрөнгө оруулалтаар одоо татвар төлөгчдийн мөнгөөр боссон үйлдвэр. Энэ үйлдвэр маань энэ жил ажиллахгүй юм уу? 5 толгой түнш чи одоо 18 19 онд нийтдээ баруун зүүн гээд хоёр том үйлдвэр барьлаа шүү дээ. Энэ чинь бол одоогоор миний ойлгосноор нэг 500 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, иж бүрэн үйлдвэрийг байгуулад за нэг 5 жил хэрэгжилж байгаад сая энэ 5 толгой түншийн менежментийг чинь нийслэл өгсөн байхгүй. Тэгээд нийслэлд очингууд нь одоо 5 толгой түншийг бол татан болгосон. Тэгээд шууд хятадаас түнш аваад тэгээд 5 толгой түншийн үүрэг одоо юу гэхээр ерөөсөө шуудалдаг болсардаг. Тий. Тэгээд түгээдэг. За нөгөө иж бүрэн үйлдвэр маань тэгээ ингээд нөгөө хэрвээ хувийн хвшил байгуулсан бол энэ чинь одоо айл эрт сайжруулаад хагас хогсын үйлдвэр болгоод улам хүчин чадлаа нэмээ явуучих хэвээр. Төрийн юм чинь ингээд байгуулаад тэгэл нэг 2 3 жил 4 жил ашиглаад болохгүй бол ганцаараа монопол үйлдвэр байгуулчлаа шүү дээ. Тий. Хувийн хвшлийнхээ орох ямарч бололцоогүй болгож хаагаад хагас хогсын үйлдвэрийг ер нь энэ нүүрсний үйлдвэрийг хувийн хвшлийнх маш их сонирхдаг. 4 5 ч үйлдвэр байгуулж ирсэн. Тэгээд төрийн монополд ингээд дарагтаад бүгд дампуурсан. За тэгвэл энэ үл төлөө нүүрсний асуудал ийм байгаа юм байна тийм үү? За тэгвэл одоо гарц шийдэл ярьцгаая. За та дулаан бүр гэдэг нэг аян өрнүүлж исэн. За энд хэр олон айл одоо бүрээ дулаалсан бэ тий? Нийт гэр орооллын 45% нь Монгол гэрт амьдарч байгаа. 95 мянган Монгол гэр байгаа. Маш их одоо өрөлгөн ийм эрчим хүчний зардалтай. Монгол гэр өөрөө нэг 5 сая төгрөгийн өртөгтэй. Жилийнх нь халаалтын зардал одоо 7 сард халаалт хэрэгжилж штэ. 9 сараас 5 сар хүртэл. Энэ халаалтын зардал нь өөрөө 3 саяас 3 сая 500 мянга. Тэгэхээр халаалтын зардал шүү. Тэгээ тэрний чинь 80% татвар төлөв татаасаар өгч байгаа. 20% иргэд өөрсдөө төлж байгаа. Тэгэнгүүт ерөөсөө Монгол гэр маань 2 жилийн дотор өөрийнхөө өртгийг шатааж байгаа. Бүр даваа шатааж байгаа. 2 жилийн дотор 7 сая төгрөг шатааж шин. Тэгэхээр энэ гэрийн эрчим хүчний хэрэглээ, дулааны хэрэглээг багасгах хэрэгтэй байна гэдэг одоо доороос нь явах гэх юм уу тий? Дулаан буур гэдэг өөрнөөс нь эхлэх. Тий, өөрнөөс нь эхлэгээд. Одоо манайх нэг ингээд нэг модон шалт тавиад л тэгэл гэрээ барьцдаг байсан шүү дээ. Тэгээ ингээд буураад дулаалчих юм бол өдөрт одоо 3 нүүрс 3 удаа төлдөг байсан 2 удаа төлдөг болно. 30 гаруй хувийн хэмжээтэй гэдэг. Тэгээ ийм санаалт гаргасан. Цахилгаан халаалт тавина. Тийм, цахилгаантай холбож болно. Янз бүрийн шийдлүүд байж болно л та. Олон янзын юм. Тэгээ хүмүүс бол нэлийн дуурайгаад хийгээд л юм. За энэ дээр нөгөө химнэлт тооцоо гаргасан байлаа та. Тэгээ энийг дэлгэрэнгүй яриа хоёлаа. Энэ дээр бол яг хөө химнэлт дээр юм байгаа. За манайхын гэр хороолч нэг жилд нэг 3 саяас за дээшлэн 5 сая төгрөгийн халаалтын нэг ааштай. Монгол гэр байшингууд 3-5 сая төгрөгийн халаалтын зардалтай өвлчихэд байгаа байхгүй. 3-5 сая. Тий. Тэгэхээр одоо тэрний чинь 80% нь одоо Эрдэнэс таамаглахаас ингээд татаасаар өгчдөг. Гэхдээ бас иргэд чинь худалдаж авч байгаа шүү. Иргэд нэг 20% төлдөг. 20 орчим хувь. Тэгэхээр нэг саяас сая 500 мянган төгрөгийн халаалтын зардалтай. За ингээд мэдээж татвар төлөгчдийн мөнгөийг оруулаад тооцох бол 3-5 сая төгрөгийн. За тэгэнгүүт яагаад тийм өндөр одоо халаалтын зардалтай үйлчж байгаа нэхэр гэр байшингууд маш өндөр дулаан алдагдaltaй. Европын стандартаас 3-4 дахин өндөр. Европын стандартаас. Одоо эрчим хүчнийх нь хэрэглээ тэрэн дотор нүүрс үйж болно, цахилгаан байж болно, юу ч байж болно шүү дээ. За тэгэхээр эхний ээлжинд энэ эрчим хүчнийхээ хэрэглээг халаалтынхаа хэрэгцээг бууруулах хэрэгтэй байна. Тэгэнгүүт одоо нэгдүгürt бол энэ дулаалгын асуудал орж ирж байгаа. За тэгээд бид нар ингээ нөгөө эрчим хүчний их үүсвэр барих гээд оролцдог шүү дээ. Маш хэцүү. Одоо 5-ыг барина гэж хэдэн жил ярьж байна. 5 дугаар цахилгаан станцыг барина гэдээ бараг 20 жил ярьж байна. 20 жил ярьж байна тий. 5 толгой бас одоо ер нь 20 жил рүү өгч шээ. Тэгэхээр ингээ их үүсвэр барихад маш их мөнгө орно. Бараг 300 мегаваттыг барихад нэг их найдаас дээш хэмжээний төгрөг зарцуулна. За тийм учраас гэр байшинг одоо гэрийг жишээлбэл 95 мянган монгол гэрийг за нэг 100 тэрбум орчим төгрөгөөр одоо юу гэдгийг те нэг айлыг 3 саяар ингээд дулаалнаа гэж үзэх юм бол нэг 100 орчим тэрбум төгрөг болж байгаа. Тэ? За тэгэнгүүт тэрийг юу яаж байгаа? Эрчим хүчнийх нь хэмнэлт болохоор одоо 300 мегаватт хүрчихэж байгаа. Ийм өндөр хэмнэлт. Тэгэхээр баг станц барих уу эсвэл байшингаа дулаалах уу гэдг нь баг гэрээ дулаалах уу гэдг нь өөрөө станц барихаас 10 дахин ямд. Одоо энэ дэр ч ахаад 100 мянга орчим баашин байгаа шүү дээ тий. Тэрийгээ бас дулаалах хэрэгтэй. Хувийн баашинтай айлуу. Тэгэхээр
ингээд нөгөө станц барихад барих нь 1 их найд дулаалах нь 10 дахин хямдхан байна гэсэн үг. Одоо хэмжиж байгаа юм шүү дээ тий. Дулаан хэмждэг багж бариа яваад идэг шүү дээ. За тэр нь олдоц үн нэрэнд төвөймөл айл өрх болгон ашиглах боломж нь ямар вэ? За яг хувийн айлууд шууд худалдаж аавна гэхэд бас жоох өртөгтэй юм билээ. 2-3 сая төгрөгийн өртөгтэй айл болгох жоох хөндлөлтэй юм байна. Тэгэхээр мэрэгжлийн байгууллагууд тийм одоо баригадууч юм уу тийм юмтай болоод айлуудыг бас тэн чинь нөгөө мэрэгжил хэрэгтэй. Тэгээд айл болгон зүгээр өөрөө ингээд бас яахгүй. Тэгэхээр ингээ баригадууч юм уу юм юмтай болоод нэг 20-30 мянгаар айлуудын дулаан алдагдлыг хэмжээд яваад байдаг болох хэрэгтэй байна. Тэгээ айл болгон ямар ч байсан нэг хамгийн хүүтэн үед нэг дулаанаа хэмжээд зэрэг дулаан алдаж гэнэ үү гэдгээ бол хэмжчих юм бол яг үнэ. Дараа жил нь бол маш их хэмнэлт гаргах. Энэ боломжийг өөрсдөө болгож болох нь шүү. Дулаан алдагдлаа үзчихин. Дээрээс нь тэр мэрэгжлийн хүн чинь очиод шалаа яах юм, ханаа яах юм, дээр дургаа яах юм дулаалгын зөвлөгөөг нь өгчдөг. Тийм үйлчлэгээний хэрэгцээ байна. Гэр бол эхлээд бүрээ дулаалж ясан тийм үү. Тэгээ та нар бас өөр одоо зөндөө шийдэл гаргаад байгаа харагдсан тийм ээ. Гэхдээ энэ жишээ нь одоо яг ямар одоо дулаан байх талаараа ямар шийдэл нэвтрүүлсэн гэр бүл жишээ нь. За энэ бол яг үүдний одоо тамбар гэж ярьдаг. Их том тамбар. Говийнхан бол пин гэж ярьдаг. За энийг бол хэд хэдэн янзаар ашиглаж байгаа шээ. Гал тугааны өрөө тэ хоолундаа хийдэг. За дээрэс нь энд ариун цэврийн өрөөгөө бий болгочдөг. За гэр бол ер нь бол унтлахын өрөө, амралтын өрөө маягтай байдлаар иймэрхүү одоо пин залгуулаа барьдаг. За энэ пингээ одоо магадгүй тодорхой хугацааны дараа үргэлжлүүлээ байшин болгодог ч юм уу те. Тэгэхээр яг гэрээс байшин руу шилжихэд бол энэ пин маш их тос болж байгаа. Ийм л үүрэгтэй юм да. Тэгээд дээрэс нь энэ хаалгаар гарч байгаа хаалгаар алдж байгаа дулааныг энэ давхар хаалгатай учраас одоо хязгаарлаж өгдөг гэх юм уу? Хаалгаар алдж байгаа дулааныг бол одоо маш тий. Хаалгаараа дулаан алдахгүй давхар хаалгатай болчихж байгаа гэсэн. Дээрэс нь одоо гэр чинь 28 м квадрат учраас пин барьж байгаа илүү зайдал баттай энэ дугаалгын өрөө гал тоогоо. Иргэд ер нь энэ дулаалах одоо мэдээллийг тийм ээ. Ер нь хэр сонирхож байна. Маш их сонирхож байна. Ойлгочлоо л да. Аргачихгүй л да. Нодлын эрчим хүчний үн тодорхой хэмжээнд өссөнгүүт нөгөө цахилгаанаар халаадаг айлууд маань эрчим хүчний зардал өсөд эхлэнгүүт одоо яах вэ гэхээр ерөөсөө дулаалах болчихж байгаа байхгүй. За энэ байна. За энэ жил ингээ нүүрс тасалдаад гал алдах эрсдэлтэй тулаад ирэнгүүт одоо яах вэ? 2 төлддөг биш 1 төлдөг болохын тулд яах вэ гэхээр ерөөсөө дулаалга. Тэгэхээр хүмүүс бол ойлгоцсон. Тэгвэл ингээд бас ингээд төр сая нийслэл нэг юм эхлүүлж байна л да. Бид нэр ингээд дулаалга хэдэн жил ярьсан чинь өө энэ их гоё сэдв байна. 40 тэрбум төгрөгөөр дулаалга хийгээд тэгээд одоо хийж байна. Тэгэнгүүт одоо бас л нөгөө төр өөрсдөө хийж байгаа учраас бас л нөгөө хулгай зээлгээ халтуур тий бас л чанаргүй хийх мих гэл ингээд бүх юм л болохоо байж байна л да. Тэгэхээр энэ дулаалгын нэр хүндийг бас алдагдуулах гэдэг байна. Мэргэжлийн байгууллагуудаар иргэд өөрсдөө хийв шал өөр хийн шүү дээ. Чин иргэн өөрийнхөө гэрийг дулаалах нь тухайн иргэний өөрийнх нь асуудал тийм. Магадгүй тэн дээр одоо янз бүрийн хүү багтаа ч юм уу тий одоо эсвэл одоо татврын дэмжлэгч ч юм уу ийм дэмжлэг үзүүлж болно. Гэтэл төр өөрөө татвар төлөгчдийн мөнгөөр шууд дулаалаад эхлэх гэхээр энэ дунд одоо манайхал болсон хойно тий заавар болно шүү дээ. Асуудал гарна тийм ээ. Тий. За тэгээд та бүхэн бас зөндөө ярьж байгаа салхины сенс. За нарны панел тий гих мэт одоо дээр нэмээд дулаалга энэ олон одоо их усүрээр айл өрхүүд өөрийнхөө дулаан маш бага зардалтай сүүлийн үеийн шийдэл ашиглаад дулаан одоо үйлжиж болно гэдэг шийдлийг санал болгож байгаа. Тий. Тэгээ энэ дээр одоо тэгсэн мөртлөө явахгүй байгаа тий. Явахгүй байгаа. Явж байгаа юу явахгүй байгаа тэрийг бол сайн мэдэхгүй байна тий. Явахгүй байгаа. Яагаад гэвэл ингээд ерөөсөө иргэдийн дулаахан амьдрах олон шийдэл та сая хэллээ шүү дээ. Нар салхи тэгээд био нүүрс био төлс заашаалал дулаалга гэдэг олон шийдэл байгаа. Тэгвэл эн чинь ингээд төр ерөөсөө ингээд танаа халаалтыг бид нар шийднэ, бид нар шийднэ. Тэр нь нүүрс байна. Тэр нүүрс нь хятад нүүрс байна. За энийг л ав. Тэгээд энэ дээр л одоо бүх татаас дэмжлэгийг өгчдөг. Тэгэнгүүт бусад шийдлүүд нь хөгждөггүй, явдаггүй, хаагаад байна. Хаагаад штэ. Зах зээлийнхээ зарчмаар явах боломж нь хаагаа штэ. Ингээд ганцхан одоо сонголт өгөхгүй. Тэр нь хятад нүүрс. Энийг л түл. За тий. Яг тэр сонголтыг өгчих юм бол явчих гээд байгаа. Тий. Хашаанд амьдарч байгаа нэг айл тийм үү? Нэг жижиг сенс тавиад тэр зөвхөн халаалтынхаа асуудлыг шийдэх бололцоо тоёо. Одоо тэр сенснээс гарч байгаа одоо эрчим хүчийг хөрөнгөлүүлээд маш өндөр төвшөнд дулаалгыг сайн хийх юм бол хангах бололцоот. Нөгөө суур дулаалга эрчим хүчний хэрэглээг маш бага болгоно гэсэн үг л. Байшингийнхаа гэрийнхаа эрчим хүчний хэрэглээг халаалтын хэрэглээг багасгаад дулаан алдагдaltaгүй болчих юм бол нар салхи аливаарж шийдэх боломжтой. Одоо нөгөө нэг нарны панелаар одоо дээврээ хийцэн, ханаа хийцэн айлууд байдаг шүү дээ. Тэр айлууд дээр бол бас тийм бололцоо байх юм. Яагаад гэвэл одоо энэ нүүрс нь асар хямдхан, өндөр татаастай асар хямдхан.
Эднэр нь арай орчин үеийн сүүлийн үеийн технологиуд учраас тэгтээ айгүй хамтарч байгаа. Жохон үнэтэй байгаа учраас эднэр хөгжихгүй байна. Тэрнээс нүүрстэй өрсөлдөх боломжгүй болчиход байна л. Хэрвээ нүүрс жохон татаас нь багасаад ирэх юм бол эднэр шууд явах боломжтой. Дангаар нь одоо бие даасан байдлаар шийдэх, халаалтаа шийдэх бүрэн боломжтой л да. Тэгээ бус улс оронд ямар байдیں۔ За манад бол ингээд сүүлийн хэдэн жил ингээд төр өөрөө монопол үйлдвэр байгуулчаад татвар төлөгчдийн мөнгө тийм ээ. Олон одоо Монголын нийт ард түмний хувьцаа эзэмшдэг компаниас одоо хүчээр зардал гаргаад энийг шийдэх гээд ингээд бодлол яваад байна шүү дээ. Яг одоо шийдсэн ч юм алга. Бус улс орнууд яаж шийдэж байгаа? Ер нь бол одоо Европын орнууд, бусад өндөр хөгжилтэй орнууд бол ерөөсөө хэрэглээг биш, хэмнэлтийг дэмжиж байгаа. Та эрчим хүчийг хэмнээл, бага эрчим хүч ашиглаад, бага эрчим хүчээр халаагаад байгаа айл өрхүүдийг дэмждэг бодлого явж байгаа. Одоо бол хин их нүүрс төлсөн, хин их утаа гаргаж байгааг нь дэмждэг бодлого явж байгаа. Тэгэхээр хэрэглээг биш, хэмнэлтийг нь дэмжих бодлого явах нь бол зөв болох гэдэг. За манайх нэг Солонгосыг бас нэлээ ярьдаг шүү дээ. За Солонгост ийм төрийн ганцхан түвшний үйлдвэр байд юм уу? Эсвэл ер нь одоо түвш маш олон одоо компани аж ахуйн гэж үйлдвэрлээд өсөлтөө явж байна. Тэглгүй яхаа. Маш олон одоо хагас хогс одоо Солонгост явсан хүмүүсүүд мэддэг шүү дээ. Ийм нөхтэй юм. Тий манайх нүүрснүүд байна гэдэг байгаа шүү дээ. Явсан шүү дээ. Тий. Тэр түвшнүүд ч дандаа хувийн аж ахуйн нэгжүүд хийж байгаа. Тэгээд тэд нар чинь зах зээл дээр өрсөлдөөд илүү их одоо асалт сайтай, илт сайтай тий зах зээлийн өрсөлдөөн чинь тэгэж шүү дээ. Тэгээ нүүрснүүдээр ингээд хувийн хвшлүүд чинь сайжруулаа явцдаг. Иргэд нь бол зөвхөн төр нь бол зөвхөн тэр яндангаар гарч байгаа утаанд л стандарт тавьчихна. Тэгээд иргэд хувийн хвшлүүдийн хамгийн сайн төвшийг авч ирэх. Бид нар одоо талхны дэлгүүрт ороод талхнуудыг харж байгаа л хамгийн хямдхан, хамгийн чанартай эрүүл мэндэд сайныг хөдөлж мэддэг юм тий мэддэг ч юм. Тийм л тогтолцоо явж байгаа байхгүй. Тэрнээс ш төр нь ингээд бүх юм хийн гэж байхгүй л та. Тэгээ одоо тэгээд нөгөө манай түлшиг чинь бас хөдөөнийх авч явах гээд юм Улаанбаатарын түлшиг. Төрийн имиж чинь тэгэл говьлж штэ. Тэр чинь нөгөө Эрдэнэс таван толгоос асар их татаас өгчдөг. Тэрийг нь далимдуулаад үйлдвэрлэлээ өсгөждөг. Тэгээ илүү гарсан түлшээ шууд ойчоод нөгөө нэг орон нут одоо энэ хот тойрсон сумууд руу битүү өгдөг байсан. Одоо хотын хэрэглээний 20-30% тэнцэх хэмжээний. Энэ хотын тойрсон Төвөө аймгийн сумдууд тэр аяараа шахмал төлдөг байсан шүү дээ өнгөрсөн жил. За. Тий. Яагаад гэвэл чи хямдхан нөгөө Эрдэнэс таван толгоос татаас нь гаргацсан. Тэгээ тэр бол энэ жил бас жоохон хомигдчих шиг сайн тал нь. За энэ үйл бид нар яг яах вэ? Одоо нөхцөл байдлыг та юу гэж дүгнэж байна? Гал алдах маш өндөр эрсдэлтэй байна л гэж харж байна. Тэг яагаад гэвэл хагасгай огс гэдэг түлшийг Монголын гэр хорооллын нөхцөлд айл өрхүүдэд туршиж судлахгүйгээр шууд нийлүүлсэн. За дээрэс нь тэр хагасгай огсыг нийлүүлж байгаа хятадын компани бол бас нэлээд одоо үйлдвэрлэл нь ачаалаад дийлэхгүй байгаа ч юм уу болохгүй асуудлууд байна. Тээвэр логистик асуудлууд байх шиг байна. Одоо яаж авч байгаа юм? Хэдэн шуудагаар л авч байгаа юм уу? 7 хоногт 7 шуудаг өгдөг байсан юм. За. Гэтэл одоо бол 7 хоногт 4 шуудаа 3 шуудаг өгч байна. Одоо баг картын бараа шиг болсон. Яа, картын бараа шиг болсон тий. Тийм учраас ингээд нөгөө түлш хомсдох эрсдэл маш өндөр байна. Газны асуудал яригдаад байгаа. За. Энэ дээр та бүхэн ямар байр суурьтай байгаа? Импортын хамааралд ормооргүй байна. Импортын хамаарал. Ер нь бол. Тийм. Тэгэхээр бид нар чинь бензиний хамааралтай сая юу болов? Тэ? Бужигнаа одоо цахилгааны хамааралтай болоо. Одоо хятадас түлшний хамааралтай. Хятадас түлшний хамааралтай болоо. Дахиад 5,000 айлыг газар хаална гэж. Дахиад Оросоос газны хамааралтай болгож. Тэгэхээр бид нар бол хамааралтай болмоор гэн биднэрт байгаа юм бол эрчим хүч. Эрчим хүч. Айл болгоны хашаанд айл болгоны герт 220 шугам очицгаа. Тэрийгээ л бид нар сайжруулах хэрэгтэй. Станца барья. Тэ станца их усрээ барья. Цахилгаан эрчим хүчнийхээ дамжуулах түгээгч шугамуудыг сайжруулъя. Айлд орчдөг 221 160 170 вольтээр очиод шүү дээ. Тэрийг 220-оор нь очдөг болгоё. Энэ өвөл гал алдахгүй тулд бид нар айл өрхүүд иргэд өөрсдөө юу хийвэл дээр үз цаа зөвлөх үү? Гэхдээ одоо тэгэл дулаалахаас өөр одоо иргэн дулаад шийдэл алга байна. Гэрээ бааш. Тийм маш хялбар зардлаар одоо шалаа дулаалах хэрэгтэй байна. Дээврээ дулаалах хэрэгтэй байна. Цонх монхоо одоо тэр сийгээд байгаа эсгүүдээ битүүмжлэх хэрэгтэй байна. Хялбар шийдэлгээд группүүд одоо Facebook групп бас байна тий. Тэн дээр бол янз бүрийн одоо гэр байшингаа дулаалах аргачлалууд явж байна. Тэндээс иргэд маань өөрсдөө одоо тэр шийдлүүдийг олж аваад өөрсдөө дулаалж нүүрснийхээ хэрэглээ, цахилгааныхаа хэрэглээг бууруулах хэрэгтэй. За, ирээдүйд ирэх жил, тэрний дараагийн жил тийм үү? Бид нар одоо энэ алдаагаа дотмооргүй шүү дээ. Тэгэхээр бид нар энэ төрийн монополыг арилгаад, хувийн хвшлийг оруулаад, өрсөлдөөнийг бий болгоод, айл өрхүүдэд маш олон сонголтыг бий болгоод явмаар байна, тийм ээ? Тэгэхээр одоо энэ 5 толгой түвш нэгэнт ажиллахаа болж байгаа бол одоо яах ёстой? Дараа жилүүдэд хятадаас авахаа болох хэрэгтэй. Тийм. Тэгээд ерөөсөө гэр хорооллын айл өрхүүдийн тэр яндангаас гарч байгаа утаан дээр стандарт тавих хэрэгтэй.
За 100-ны стандарт, яндангийн стандарт, яндангийн устааны стандарт юм байна. Тий. За тэгээд дулаалгын стандарт. Дулаалгын стандарт, дулаанаа хэмждэг болъё тий. Ийм стандартуудтай гаргаад за тэгээд тэр хувийн хвшлүүд нь хагас хогсоо одоо 3-4 хийх сонирхолтой аж ахуйн нэгжүүд байна л да. Тэр хвшлүүд нь тэр хагас хогсоо шахмал түвшээ үйлдвэрлээд тэгээд зарим цахилгаанаараа, зарим тэр хагас хогсороо, зарим нараараа, зарим нь одоо салхиараа ингээд явах болцоо Улаанбаатар хот эрчим хүчнийхээ төвийн их усрыг нэмээ тийм ээ. Ер нь бол төвийн их уср одоо би бол хангалттай болж байна гэж харж байгаа. Бөөрөлжүүт 300 мегаватт үргэлжлүүлээ ингээд 600 болоо орчин 2-3 жилийн дараа. За. Баян гээд дахиад 600 мегаватт. Тэгэхээр ер нь бол гэр хорооллыг хангах хэмжээний эрчим хүчний их уср бол ойроо 2-3 жилдээ шийдэх чинь. За 5 дахь цэцлэгийн стандарт барих чинь тий. Их уср бол шийдэх рүү авч. За тэгвэл айлууд дулаанаа шийдчихвэл дулаалгаа шийдэх хэрэгтэй. Шийдчихвэл маш бага эрчим хүчээр өвлжиж болох болно. Тийм байна. Тэгэхээр цахилгаан эрчим хүч рүү бид нэр хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. За тэгээд төлөө түвшийг төр бус стандарт удирдна гэдэг нэг юм үгэн дээр тий. Өнөөдрийнхээ одоо яриаг өндөрлүүлье тийм ээ. Ингээд за өвөл гал алдмааргүй байна энэ жил. За өмнөх 4-5 жилийн алдаа, энэ жилийн алдааг бид нар эх жилүүдэд автмааргүй байна. Энэ төрийн монополийг задлая. Яг үнэ. Тийм ээ. Төр зөвхөн түлш шахтгаа болъё тий. Иргэдэд тэр олон боломжийг олгоё. Төр хийх ажлаа л хиймээр байна. Түлш үйлдвэрлэмээргүй байна. Яг үнэ. Зармааргүй байна. Өндөр татаас аммааргүй байна. Тий. Түлшний маркетинг хийдэг байдлаас ангижмраа шүү дээ тий. За өнөөдөр хашаандаа сайхан амьдрийгээд за айл өрхийн дулаалга, утааны асуудал гэдэг энэ Улаанбаатар ялангуяа гэр хорооллын айл өрхүүд яавал 5 тухтаа сайхан амьдрах уу гэдэг дээр үргэлж санаачлаг гаргаад ажиллаж яадаг ийм ажилсаг залуу манай Түмэн Баяр маань оролцлоо. Ингээд дараагийн пүрэв гаргаар дахин уулзцгаая. Баярлалаа.